Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсгийн санаачилсан хүнсний өвсгөл үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос хангах зорилт дэвшүүлсэн. Тэгвэл тус хөдөлгөөний үр дүнд өнөөдрийн байдлаар 53 үйлдвэр ашиглалтанд орсон байна. Тухайлбал Төмөн шувууд компани урт хугацаатай хөнгөлөлтөө зээл авснаар өнгөрсөн жил Төмөн шувууд 2 үйлдвэрээ ашиглалтанд оруулж дараагийн үйлдвэрээ барьж эхэлжээ. Ингэснээр энэ онд 170 сая ширхэг, эх онд 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд энэ нь дотоодын нийт хэрэглээний 40% юм байна. Мөн тус компани Аграфид үйлдвэр дахианы болон мал амьтны тэжээл үйлдвэрлэж 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна. Энэ он 40 мянга эргэжил 55 мянган тонн тэжээл үйлдвэрлэх юм а. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх Төмөн шувууд компани үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийг Төмөн шувууд компани Аграфид тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Эрхэн Баяр, гүйцэтгэх захирал Болднаар тоног төхөөрөмжийн шинжилэлт бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа. За 2 жилийн өмнө бол Монгол Улсын ерөнхийлөгч манай Төмөн шувууд компани одоо өндөглөгч дахианы аж ахуй 2 гэдэг ферм дээр ирсэн. Тухайн үед бол бид нар дөнгөж фермээ байгуулад ингээд эхлэлтийн шатанд явжсан. Өнөөдөр ингээ 2 жилийн хугацаанд бол бид Төмөн шувууд 2 гэдэг одоо фермээ бүрэн ашиглалтанд оруулаад байгуулад дууссан байна. Мөн одоо бас энэ Төмөн шувууд 3 гэдэг шинэ фермийг байгуулад дуусгалтанд явж байна. Энэ ажлыг бол ингэж богино хугацаанд хурдтай хийж гүйцэтгэхэд бол одоо ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний өвсгөл хөтөлбөр бол маш их том дэмжлэг болсон. Энэ том дэмжлэгийн ачаар бид нар бол бас энэ банкнаас хөнгөлөлтөө зээлүүд авч байна. Төмөн шувууд компани зөвхөн өндөгний аж ахуй эрхлээ зогсохгүй. Бусад олон компаниудаас, газар тариалангийн компаниудаас өр тариаг бол одоо олон 10 мянган тонноор нь худалдаж авдаг ийм боллоо. Ойрын 4-5 жилдээ. Өмнө нь бол одоо урилын үйлдвэр тэнцээгүй Улаанбуудай, урилынхаа Улаанбуудай, тэжээлийн Улаанбуудай шүү дээ. Урилын Улаанбуудай хаан одоо дөнгөж 40-50% нь үнээр борлуулагддаг байсан бол энд одоо маш их хэрэгцээ бий болсноор одоо тэжээлийн Улаанбуудай, урилынхаа Улаанбуудай 80-аас 85% үнд хүрсэн ийм одоо сайхан амжилт гаргаж байна. Манай улс 2020 оноос өмнө хэрэгцээт өндөгнийхөө 50-аас илүү хувийг импортоор авдаг. Цөөн хідэн аж ахуй нэгжийн тоног төхөөрөмж барилга байгууламж нь хуучирч муудсан байлаа. 2022 оноос хэрэгжиж эхэлсэн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний үр дүнд аж ахуй нэгжийн тоо өсөж, хүчин чадал тоног төхөөрөмж нь сайжирч, энэ хэрээр үйлдвэрлэл нэмэгдсэн. Эх 2 жилийн дотор дотоодын 30 гаруй шувууны аж ахуй нэгж нийт 3 сая тоотлогоо шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ. Ингэснээр дотоодын хэрэгцээг энэ онд 80%, эх жил 100% хангах боломж бүрдэх юм байна. Хүнсний өвсгөл атар 4-р аяны хүрээнд одоо олгогдсон одоо зээлийг аваад компаниуд үйл ажиллагаа бүгдээрээ ойлол нэмжсэн. Тэгэхээр одоо энэ жилийн байдлаар бид нар одоо өндөгний хэрэгцээний 80%-ийг хангаж байна. Дараа жил ихэд бид 100% бүрэн хангах боломжтой. Монголчууд өндгөө үйлдвэрлээд дотоодынхаа хэрэгцээг хангах ерөөсөө чадахгүй юм байна. Хүнсний өвсгөлөөрийн таавах маань одоо амлсан амлалтаа амжилттай сайхан биелүүлээд хооныхаа хүнсний хангамжийг өндгөөр хангах хангамжийг одоо 80% өргөж ийн гэдэг бол маш том үзүүлэлт. Би одоо маш их баяртай байна таавахандаа. Амжилт хүсье. 19 нэр төрлийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бол хангая улмаар экспортлогч орон болъё гэсэн төр том зорилтыг бол тавьсан байна. Энэ хүрээндээ болохоор хөнгөлөлтөө зээлүүдийг аж ахуй нэгжүүдэд бол олгоод эхэлсэн. Мөн татварын бас хөнгөлөлтийг бол тавиад эхэлсэн. За энэ дээр бол мах бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гурилан бүтээгдэхүүн, мөн сав баглаа боодол, давсны үйлдвэрлэл гэх мэтчлэн гэдэг үйлдвэрлэлүүд бол одоо яг энэ 21 аймагт бол төвлөрч бол нэг 53 үйлдвэр шинээр одоо ашиглалтанд орж байна. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын 3000 гаруй аж ахуй нэгж 1.2 их найд төгрөгийн урт хугацаатай хөнгөлөлтөө зээл аваад байна.